Өмнө Говь аймагт нээлттэй хийж байгаа шинэ хоршоо хөдөлгөөний нээлттэй үйл ажиллагаанаас та бүхэнд мэдээлэл өргөж байна. За малчтын холбоо чухам малчтаа яаж уриалан дуудах юм, за ямар мэдээлэл өгөх юм гэдэг асуудлаар бид бас малчтын холбооны тэргүүн Тамиртай ярилцах гэж та сайн явж байна уу? Сайн явж байна. За хангаан бус, зүүн бус, говийн бус дээр та яваад мэдээллийг өгөөд те. За иргэдийн бас малчтынхаа асуултанд хариулан явжсэн. Малчид маань ер нь юу илүү сонирхож байна? Холбоо бол одоо малчтай маш том мэдээллээр хангах тийм гол үүрэг одоо хүлээж байгаа гэж би харлаа. За дөрвөн алтан бэрс малчтын холбоо 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ 20 гаруй жил үйл ажиллагаа явуулахад 28 аймгийн бүх малчид одоо гишүүнчлэлтэй бүх малчдаас төлөөлөлтөө бас малчидаа дэмжиж цаг удирдал тохирсон зөвлөгөөнүүдийг хийдгээ. Өнөөдөр бид шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжих байр суурийтайгаар одоо аймагуудаар явж байна. Энэ шинэ хоршоо бол мал аж ахуйн салбарын өнгөрсөн 30 жилийг түгжээд 21-р зууны цоо шинэ 30 жилийн эхлэл бөгөөд төрийн бодлого хууль гарч баталгаажсан ийм том үйл хэргийн төлөө бол одоо оролцож байгаа баяртай байна. Хот суурин газрын бид нар эсвэл одоо мал дээр байхгүй залуучууд бид нар бол яг одоо мал аж ахуй эрхэлж байгаа малчтынхаа зовлон жаргалыг бол төдийлөн сайн мэдэхгүй. Одоо саний зудны асуудал те зуд зурхны асуудлаар маш олон малаа алдсан. Дээрээс нь залуу малчид маань багассан. Малаа хариулаа л гэдэг те ашиг шимийн орлого нь ингээд өчүүхэн зүйл малчт маань ирээд байдаг. Тэгээ энэ бүх асуудлыг шинэ оршин хөдөлгөөн шийдэх. Дээрээс нь төр бол одоо энэ мал аж ахуй, малын аж ахуй салбар бол одоо малчтын бол асуудал биш юм аа. Энэ бол Монгол улсын одоо хил хамгаалдаг малчид те бас үндэсний стратегийн ач холбогдолтой зүйл юм а гэдгийг бол зарлалаа шүү дээ. Гэдгийг зүйл хэлээд байна. Тэгэхээр энийг одоо шийдэхэд л энэ хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм бол гэж ойлгож харж байна. За ер нь малчид бол энэ мал аж ахуйн салбарт бол олон зуун мянган жил ингээд ажиллаад амьдраад өв уламжлаа хадгалаад өнөөдөр хүрсэ. За энэ талаар бол ярих өгөөд санаачлагуудын тухай бол цаг баг байна ярих. Малчид бол өнөөдөр өөрсдийнхөө өмнө тулгарсан сул талыг давуу тал болгох байгаа. Давуу тал болгоно гэхлээсээ малчид зарим нэг малчид бол хүн дээр ойлгоод байгаа. За энэ чинь цоо шинэ үйлдвэр байгуулах юм байна. Бид хамтраад одоо явах ч одоо миний мэдлэг боловсрол хөрөхлөө, зээл авахд миний хөрөнгө чинээ хөрөхлөө гэл. Гэхлээр энэ цоо шинэ хөдөлгөөний завгарчил бол энэ өнгөрсөн бүх бэрхшээлүүдийг аль болохоор багасгаад, аль болохоор одоо дэлхийн ертөнцийн хандлага руу татаж авчираад, дэлхийгээс бас туршлага судлаад, өөрснийхөө хэмжээнд судлаад, өөрснийхөө хэмжээнд одоо л энээс өөр одоо ийм хэлбэр байхгүй байна гэдгийг тал талаасаа ярилцаж шийдсэн учраас малчид энэ дээр одоо болгоомжлох юм бол байхгүй. За энэ дээр бол ерөөсөө цаг алдалгүй яаравчлаад өөрснийгөө дайчлаад зүтгэх ёстой. За энэ дээр бол нэг том асуудал нь бид нэгдэх ёстой, хоршооны гишүүд нэгдэх ёстой. Санаа бодол, мэдлэг чадвар энэ бүх зүйлээрээ хоорондоо сайхан ярилцаад нэг сайхан хоршоог босгоод тэгээ энэ хоршоон дээрээ тулгуурлаад дөрмөө боловсруулад ингээд зүтгэх юм бол санхүүгийн асуудалгүй боллоо. Зээлийн асуудалгүй боллоо. Дэлхийн цаг уурын энэ уур амьсгал өөрчлөгдөж байгаа үед бид энээс өөр сонголт байхгүй. Жишээлх юм бол малынхаа хашааг маш сайхан тусаал тусдаггүй, шуурганд одоо цас ордоггүй ийм байдлаар бариад авах хэрэгтэй байна. За цас ороод одоо арга байхгүй л одоо мал идэх боломжгүй болох юм бол нэг сар адгийн наатална. Цаашлах юм бол 2 сар тавиад өгчих. Үүсний нөөцөө бид хямдхан байхад нь, дулаан байхад нь бэлдээд авчир баймаар байна тийм үү. За тэгээд одоо малаа эргэлтэнд оруулах дээр одоо маш айхтар бодож туршлага өөрсөнд маш тийм ээ. Цоо шинээр боджглоос бүх юм. Өнөөдөр говьд ирэхэд надад уцаа ярьж ил байна. За ямаага бид нэг дулаан давуу талаа ашиглаад ямаага бид нар таргаа оруулчаад самунхын өмнө ганцхан сар тэжээгтэл бид тэр захилгаа машинаар чинь Гяс хамчих. гяс авчих юм байна ноолороо. Ямаа самнах гад
Тийм дэлхийн нийтүүд одоо самундаг ноолуурыг бол болохгүй гэдэг шүү дээ. Одоо машинтсан тэр малдаа ээлтэй малыг тэр тамал төмрөөр урж болохгүй маа гэдэгтэй нийцүүлэхийн тулд бид машинтах юм байна. За тэгээд халуун юу хавар яагаачгүй машиндаа авсан нүцгэн ямаа яах вэ тийм үү? Тэгэхээр нөгөө дулаан хашаа чинь бэлэн байж их хэвээр. Дулаан хашаанд 14 хонлоо ногоотоо задагцсан. Ингээд асуудал шийдэгдээд явна. Ингээд тал талаас асуудал гараад ирэхлээс чи өнөөдөр бид нутагт нь нутагшуулаад ирэх юм бол давтахгүйгээр сайхан үлгэр дуурайлууд гарах нэ. Болох нэ. Ингэж ойлгох хэрэгтэй байна. За маш баярлалаа. За баярлалаа. Шинэ хошоо хөдөлгөөний талаар Малчдын холбооны тэргуун Тамиртай ярилцлаа.